Саг видео үзүүлж байна. Хятадд авилгалжтыг цаазаар авах үед байсан гадаад хүний сэтгэгдэл. 2005 оноос Хятад улс авилгатай хатуу тэмцэж эхэлсэн. Авилгал авсан төрийн албан хаагчдыг буудан хороох үйл явц эд эхэлж байх үед би Хятадд ажиллаж амьдарч байлаа. Хэрцгийч гисэн энэ нь нийгэмд элт үр дүнгээ өгч хөгжил цэцэглэлтэнд нөлөөлж байгааг би хувьдаа анзаарсан юм. Миний очсон эхний 3 жилд нам нэг төлөвлөгөө боловсруулсан гэх цуу яриа байлаа. Уг төлөвлөгөө нь жил бүр хээл ахуул авсан 1000 хүнийг буудан хороох. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд өдөрт авилгалд автсан 3 албан тушаалтныг барьж буудан хорох ёстой болно. Тэд төлөвлөгөөгөө биелүүлсэн. 2007 онд Вэйхай дахь манай үйлдвэрт гарсан цахилгааны асуудлыг би 7 хоногийн дотор шийдэж чадсан юм. Хятад төшмөл маань намайг ихэд үнэлж, надаас парахрын үзгийг $100 авч, тусгай сэтгүүлд шилдэг ажилчид хэрхэн ажилдаг талаар надтай хамт тэмдэглэл бичив. Би өмнө нь цаазын ял гүйцэтгэж байгааг хараагүй бөгөөд үзэх хүсэлтэй байгаагаа хэлтэл зөвхөн хятад хүн л үзэх зөвшөөрөлтэй байдаг учраас чадаагүй юм. 2015 онд манай хятад үйлдвэрийн нэг ажилчны сарын цалин $600 болсон. 2003 онд тэд сард $50 л авч байсан юм. Энэ хугацаанд хятад хэрхэн цэцгэлэн хөгжсөнийг та өөрөө мэднэ шүү дээ. Хамгийн сүүлийн үеийн технологи гэх мэт. Мөн 2019 онд 120 сая гаруй хятад иргэд гадаадад аялсан байна. Мэдээж хүмүүсийг буудах нь аимшигтай л да. Тэд 10 жилийн турш энэ төлөвлөгөөг хэрэгжүүлж биелүүлсэн нь биширмээр зүйл. 10 жилийн турш хоног өдрийг харгалзалгүй яг л цэргүүчийг өдөрт 3 гих тоог баримталж байдаг ямар гэж төлөвлөгөө байна. Гэвч энэ төлөвлөгөө нийт улс үндэстэнд маш чухал. Тухайн үед үүнийг боловсруулж байсан албан тушаалтнуудын бодлыг таахад амархан. Тэд ямар нэгэн аян өрнүүлээгүй, юу ч нэрлээгүй. Тэд зүгээр л бодсон. Тэд бол аимшиггүй зориг зүрхтэй хүмүүс. Эцэст нь 10,000 авилгачийг бодож хороохоор заасан бөгөөд үүнийгээ нууцаар хийгээд эхэлсэн. Гэхдээ үр дүн нь гайхалтай. Европчууд үүний төлөө тэднийг буруутгаж ардчлал гэж танаахаар юу юм бэ гэхэд Хятадууд та нарт ардчлал бий. Бидэнд харин өөрсдийн гэсэн үзэл баримтлал бий гэж хариулсан юм. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай Саг видео чанелыг сабскрайб хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдахгүй хүлээн аваарай.